тэквондо спорт Монгол улс төвчд 25 жил болж байна. Анх удаага түүхэн амжилт үзүүлж олимпик ирэх авсан тамирчин маань бол манай алдрын тамирчин Тэмүүж Масаа оролцсон байгаа. Тэр үднээсээ бид нар манай дээд удирдлагын зүгээс ч гэсэн Жанжиста Батламгалын яамны зүгээс өсвөрийн тамирчтай бас төлхөө анхаарал тавьж өсвөрийн тамирчтай бэлтгэл сургууль хийх бол нөхцөл болцоогоор хангаж бас дараагийн үеийн алдрын тамирчдыг гарах үднээс алдрын тэквондо клуб сая энэ жилээс эхлээ ерөнхийдөө байгуулагдаад ажиллаж байна. Бага насны хүүхдүүд 6-аас дээшний хүүхдүүд эзэлтээр авч байгаа. Манай дээр бол ангар шатны хүүхдүүд бид нар бол төлхөө уян хатан чанар авахаалсан ба хөдөлгөөний эвсэл тиймэрхүү дасгалуудыг төлөхөөр спорт дуртай холбогдсон янз бүрийн дасгалууд орж байгаа. Тэрнээсээ шат дахиад 3-6 сараас дээш эхний ээлжид спорт дуртай болчих юм бол цааш нь өсвөр мэрэгжлийн шатнд өсвөр шат ахиулж тийм хүнд элемент энэ дасгалууд орж байгаа. Бусад спортын төрлүүдээс давуу чанар хэмээн бол тулааны төрөл гэдгээр бас тэг дотор өндөртөө айрамд бас айрмыг гэдгээр бид нар алдрын тамирч гэдгээр бас харьцангуй бас тийм арай жоохон бусад энгийн клубүүдүүд бол арай тийм хүн чатаар жоохон явж байгаа гэсэн бэлтгэл. Намайг Отхон Баяр гэдэг. Би 8 настай 53 дугаар сургуульд хичээлдэг. Тэгээд тэквондод яваад 1 жил болж байгаа. Цэнхэр биштэй. Дэлгэр шиг. Хэдэн настай вэ? 6 настай. Тэквондо хичээлийг бид үзэж байгаа. 1 сар. Сэлэнгийн тэмцээнд орсон, 9 авралт орсон, бэлчингийн тэмцээнд орсон. Хөрөл медаль. Аль тасгал нь хамгийн хэцүү? Авчиг үс. Арай өндөр байдаг болохоор ер нь яагаад тэквондо үзэж бодсон бэ? Би багаас мөрөөдчихсэн. Миний хувьд бол би өөрөө тамирчин байх 94 оноос тэквондо спортоор яг хичээлээд одоо холбоотой болоод 22 жил яг энэ спортын хамрагдаа явж байна. Тэквондо спортоор дамжуулаад асар хүмүүжил болж авдаг. Хүнтэй ер нь хүнтэй мэдлэл сурах, ах цахыг хүндлэх ийм энгийн юмнуудыг бид нар заавал гэр бүлээсээ биш хичээл номоос гадна спортоор дамжуулаад суулгах дараа бас онцлогтой. Тэр үднээсээ бас тэквондо дэлхийд сүүлийн хэдэн жил хөгжөөд удаагүй 40 гаруй жил болж байгаа боловч 206 орны 90 сая гаруй тамирч тэквондогийн спортоор хичээллээд дэлхийн топ спортуудын нэг болсон явж байна л да. Тэквондогоор хичээллээрээ